Амарчлаасан ажилдаа явал юмарчмдээ миний зүгээс бол учир дутагдaltaй зүйл бол зөндөө байгаа. Гэхдээ юу хийгээд байгаач ойлгодоггүй. Би яагаад энэ зүйлээ хийж байгаа юм болов? Ойрын сүүлийн үед миний өдөр хоног айгүй ойлгомжтой болсон гэх юм уу? Өглөө босно, ажилдаа явна, ажилласаа ирнэ, унтана. Тэгэл болоо. Яагаад ч юм зогцохгүй байгаа юм шиг санагдаад, тохирохгүй байгаа юм шиг санагдаад ийм мэдрэмжтэй ер нь бол өдөр болгон байдаг. Тэгээд яг зарим өдөр нь зүгээр, зарим өдөр нь бүр ингээд ёо ингэж яхаар зүгээр байл чи гэж үгээ хэлэх өдөрч байдаг. Өөр их сургууль 10 жил 2 надад өөрснөгдчихсэн баггүй хүмүүс болохоор зөвөр адилхандаа гэл ярьдгийхэд надад бол айгүй өөр байсан. Тэнгүүд ажил яг full time буюу 8 цагийн бүтэн цагийн ажил хийхээр бүр амар өөр юм байна. Тэгээ илүү нөгөө хариуцлагатай, тэгээ уусаа хийж байгаа юм маань өөрөө төрчихтэй айгүй хариуцлагатай юм болохоор ингэчүүл яана, тэгчүүл яана гэж асуугаа. Тэгээд нөгөө тийм оюутан байдлаасаа би бас гарахгүй байх шүү байгаа юм. Нэг тийм бүх юм хянуулах гэдэг юм. Энэ яг зөв үү гэх юм бол хийх гэдэг ч юм уу. Тийм тэрнээсээ амар салаагүй. Нэг их дутуугаа мэдэрч байна. Тиймэрхүү байна. Тэгээ бас амар нөө зарим нэг талаараа жоохон урам хугарсан гэх юм уу. Одоо өөртөө болон бусдад. Тиймэрхүү нэг амар би уусаа нөгөө сахартай юмд муу болохоор угаасаа л нэг тийм сахар